Хүүхдийн боловсрол хизээс эхэлдэг вэ? Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхд маань цэцэрлэгт орохоор боллоо, сургуулийн сурагч болохоор боллоо. Энэ үеэс хүүхдийн боловсрол эхэлнэ гэж хариулдаг. Харин би та бүхэнд хүүхдийн боловсрол эхийн хөвлөдөг үеэс эхэлдэг юм а гэдгийг хэлж өгөх гэсэн юм. Эхийн хөвлөдөг ургийн боловсрол хамгийн чухал юм. Энэ үеийг чухалчилж үзэх хэрэгтэй. Яагад вэ гэвэл 0-3 наснд хүүхдийн тархины хөгжлийн хамгийн идэвхтэй явагддаг үе юм. Энэ үеийг хүүхдийн хүмүүжлийн алтан үе гэж нэрлэдэг учраас хүүхдийн тархины хөгжлийн 70-80% нь бүрэлдэн бий болдог юм. Энэ хүмүүжлийн алтан үед нь онцгой анхаарал хандуулж байж гэмээр та хүссэн хүүхдээ бүтээх боломжтой. Хүүхдээ хэвлээд байх үеэс нь эхлээд зөв хүмүүжүүлэхэд анхаарлыг хандуулах хэрэгтэй. Эцэг эх та сошиалд зарцуулж буй цагаа өр хүүхдэд зарцуулж амьд харилцаа үүсгэхэд онцгой анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Өр хүүхдэд гар утсаа өгч байгаа байдал нь хүүхдийг тгэл ярианы хөгжлийн хоцрогдолд оруулахаас гадна анхаарал төвлөрөх чадварыг бууруулж байдаг. Ялангуяа жирэмсэн ээжийн хувьд захим хэрэглээ ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохоор их хүн та хүүхдээ хөхүүлж байхдаа утсаа оролдох биш, үртэйгээ харцаараа ярилцаж хайр халамжаа илэрхийлснээр хүүхдийн энэгшил буюу сэтгэл зүйн дархлаа төдий чинээ сайн үсэж хүүхдийн цаашдын хөгжилд сайнаар нөлөөлдөг. Тиймээс хэвлэдэг үр тань эцэг эхийн хайр юунаас илүү чухал гэдгийг ойлгоосай. Хүүхдийн тархины хөгжил эцэг эхийн хариуцлага гэж хэлдэг. Тиймээс хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо маш их чухал учраас эцэг эхийн хөгжлөөс хүүхдийн хөгжил хамаардаг гэдгийг чухалчлаасай.